Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амраа молон дахиайлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийг яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгаа гэж сураатаагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 1-ний мегмар гарагийн яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Баги, Анжга, Гэрлээ. Юу баруун Баги. Өөр хим бэ? Чи наа миксикээ зөв харуулаад дэш нь болгоо суугаатгаа. Наатаа ингээ эргүүл буруу харуулаад дээ штэ микээ. Та нар ч амар муухай ашаа юм би. За тэгээд ингээ дэш нь болгоо минийхөө. Тэр доор нь дарж байгаа дээдлийнхний тат өөрлөөгээ дэш нь болго. За сонсохгүй юм уу? Юу сонсогдоод байна. За. За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аккураар даатгуулах амархан Аккур даатгалын платформ за мөн гэрэлгээ хуваалцсан Lifton ICT хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань мөрөөдлийн хурим гэдэг сэдвээр ярилцсан. За одоо Анжи Мега хоёрыг харсан уу? Энэ хоёр одоо ингээ хурим их чаа. Хоёр хүүхдийн өрөм сайхан болж байна. Хоёр хүүхдийн өрөм сайхан болж байна. Тэр юу сарын сайдныг саад өглөж байгаа. Тэр насны зөрүү дагуул юм байна. За өнөөдөр хурмын талаар ярилцсанаа. Та хоёр ч нэгтэй 20 насны зөрүүтэй тий? Тэр чинь манай аав штэ. За. За. Дугаатай тий. Хурим хийжсэн үү? Хамгийн ихний асуулт. Хийж байгаагүй. За. Хийгээгүй. Хийж байсан. Би хийж үзээгүй. Надад хийгээгүй юм ер нь ховор шүү. За. За тэгвэл дараагийн асуулт айгүй easy заяа. За. Хурмаа та бас дахиад хийж болно шүү дээ. Яа тэгвэл та 5 дахь гэрэлж байгаа учраас. Айоо. Нэг мөр 100 гэж хайжтай амар. Хурмаа хийн гэж боддгоо. Боддог, мөрөөддөг. Тий. Яа дийлдэхгүй бэ? Дийлэхгүй байна, бас дийлэхгүй байна. Тэгээ бас нэг боломжтой болохгүй юм уу та тий. Тэгээд улам хөгшрөөлөхөр нэх одоо 20 их сонирхолтой тэгэл жил болгон буурд юм шүү. Ер нь болвол. Тэгэхээр магадгүй эрэгтэй хүн болохоор тийм байдаг байх тий. Эмэгтэй хүн бол хичнээн хөгшөрсөн ч 20 их мөрөөдөл нь бол байдаг байх гэж яг бодсон. Ер нь бижакнал таарж ивэл тэгэл хийж болно шүү. Тийм ээ тийм тий. Манай ажгаа олстой бадрангуй шүү. Талаач нь ороод бижакнал таарж ивэл тий. Энэ хоёр чицүү. Тэгээд тэр хүний бодол нь энэ хүний бодол нь. Энэ одоо 100 ч хийн гэж юм. Манай хамаатны ах шүү дээ. Манай хамаатны баг яах. 100 хурмаа гэж юм чи. Манай аав яах. Манай аав яах. Ер нь яах вэ тийм үст. Эмэгтэй хүн баярлалаа шүү дээ. Мэгтэй шүү дээ тий. Хүн баярлуулж байгаа юм байна. Бижакын товчлогдохгүй ч гэсэн гүрийг товчлж байгаа 20 их ч боломжтой л зүйл юм тий. Тэгээд анжгаа хором дээр ноцсон чи анжгаахын нүдийг ингээл юу товчин пүс гэж оноол. Би штэ. Багийн үү? Тий. За би болохоор эхлээд би нэг хүнтэй сууя гэдэг нэг юм бодолтой болмоор байна. Гэхдээ тийм бодол ингээд толгойд орж ирэх юм бол хурмаа хийн л гэж боддог. Эмхтэл үү юм чинь бас тий. Тийм бодол ороод ирэнгүүт мууяр. За бараг л Тийм бодол ингээ айгүй суумгаа ороод ирэнгүүт. Март. Шортон замбардаг тий. Мартарэ. ой зөлөгч нь дасах гад байна уу да? Болоорой. Хурим бодоод байна уу да? Тэгээд хурим бодснаа чи. Манчи тоглосон. Өөрөө гэдэг тагцдаж аваад. За тэгтээ мэдээж эмэгтэй хүн болгоны мөрөөдөл цагаан даашин зөмсөг штэ тий. Тэгээд яг вэ тэгээд нэг тийм бодол ингээд орж ирээд аваа удаан суух юм бол тэгээд хурмаа хийнэ. За Мега. би ерөнхийдөө 20 залуу хүн байна да. За ёстой яг үннээ хэлчихв. Ерөөсө тийм мөрөдөж байгаагүй. Цагаан палаж малаж өмсөж гэж боддоггүй. Тэгээ 20-ийн ордонд бүр зүглийч гэж боддгоо. Тэгээд аачлаа та. гү нэрээ. Тийм бодгийн эмхтэн байдаг гэж юу? Гү би ёстой ийд бодож байгаагүй. Хоромтой ингээ хотод ирэхлээр жоохон үнэтэй тусаад идэг шүү дээ. Тий. Хөтөө өстэй янз хямдхан их юм лээ. Би ч амаргүй бүр үнэхээр гайхсан харцаар харцсан сууж штэ. Яах юм? Би энэчнээс нөгөө нэг юм 29 настай залуу эмэгтэй нэх гоё юм галт цогтой хүсэл мөрөөдлөөр би ч одоо хөгшин үнтэй суух. Энэ хөгшин чинь хурмаа хийлгээд штэ. Би аавч штэ солиотой юм уу чи.
чи ханчин биш би чи аав ч юм байна. Йоо. Үдтэй хараа цагаан балаач заавал яга цагаан балаач гэдэг юм бол айгу сонин айгу бүдүү харагдуулдаг цагаан балаач чи өөрөө. Ариун цагааны бэлэгдэл. Яг Чухамаа. Тэгээд тэр даашнасандаа таарах гал тэгэл турна шүү. Гой хар балааж өмсүүл аюу гоё шүү. Тэнгүүдээ залуунд ийм цайвар бижак ч юм уу те өмсүүл бас гоё ихгүй да. Тийм яг чи тэгж хийж Үгүй за бэж. Хэрвээ хийхэр бол яаж хийх вэ гэдэг асуулт ирмэн. За тэгэхээр за чи хиймээргүй байд юм байна. Тэнд хиймээргүй байд юм байна. Энд хиймээр байд юм байна. Энд хиймээр байд юм байна. боломжгүй хоног чи хиймээр байгаа. Өөр нь бол хиймээр байгаа тийм хиймээр байгаа. А энд бол 100 ч хийсэн хамаагүй баян. За би болохоор хийний толгойд зурс хийж орж ирэх юм бол хийнэ л гээд байгаа тий. А чи болохоор бүр хиймээргүй байдаг мөн үү? За яг нэвтрүүлгийн дагуу яг хийж байгаа бол гэж яриа л та За тий. байж л да ихний асуултнуудаа хариулаад дуусчихмаар. Ер нь. За одоо тэнгууд 3 дахь асуулт явахад өмнө стресстэй вэ? хамтран ажиллагчаа яриад тэгээд юу вэ? Намайг би ч угаасаа хааштай анкигуугаар алдартай хэрлийг гоё сонссон. бизнесийн санаа ороод байна. За яг дараа нь ярий. за. За Улаанбаатар удаад 17 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эхлээд санал асуулга танилцуулаад санал асуулга оруулсан байна. Та хэний хуримд өргөдмаар байна гинэ? Манайхаа Аад нь гэрлээ, Бэд нь анжгаа, Вэд нь мега, Гэд нь баги. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Аккураар даатгуулах амархан Аккур даатгалын платформ хамтран ажиллаж байгаа. За ингэж байгаа штэ. Энэ их амар та заавал цаасан гэрээ мэрээ игээл ингээл нэг газар очоод лайл анчиг болохгүй заяа. Ерөөсө тийм юм байхгүй. Таны даатгалын гэрээтэй нь халаасанд ч юм буюу ерөөсө утсанд ч байгаа. Хүссэн үедээ хаанаас даатгуулах боломжтой. Машин онцлуулахдаа даатгал дуусах тохиолдолд онцлогооны урт очиртой байх үед ээж даатгуулах боломжтой. Хамгийн хурднаар даатгалын гэрээтэй байх боломжийг танд Аккур олгож байгаа. Тийм бас хамгийн гол нь төргийн шуурхай юм байна, хялбар юм байна, найдвартай юм байна. Мөн маш их тийм шинжлэх шийдлүүдийг нэвтрүүлсэн байт юм байна шүү тий. За одоогийн байдлаар ихэд эдний одоо нэг аппликейшнд нь ямар даатгалын компаниуд нэгдчихэд байгаа юм бэ гэвэл Мөнх даатгал, Миг даатгал, Монрэ даатгал, Улаанбаатар хотын даатгал, Агис даатгал, Ганзам даатгал, National Life даатгал, Мандал Life даатгал гээд ерөнхийдөө нэлээд томоохон даатгалын компаниуд бүгдээрээ л орцсон байгаа юм байна. Тийм байна. Бүгд нэгэд орсон. Даатгалын компани иргэдийг холбосон хамгийн үр дүнтэй технологи гэдэг байгаа шүү дээ тийм ээ энэ платформ бол. За тэгээ утасныхын дугаар нь болохоор 80 5885 80 5885 гэсэн дугаараас мэдээлэл аваарэ. Аккур гээд Аккур цэгийн хоёр эр үсэг байгаа шүү. Хоёр ар үсэг байгаа шүү. эсвэл Facebook дээр бас нэг үнэхээр сайн хэлж байгаа шүү дээ. Асуур гэж нэг буруудаад тийм. Тэгээ аккур гэдэг Нэг буруудаа. би бүр хойдолд дөргөлттэй аккур гэдэг. Тэгээ ингээд алдаагаа цацаад байгаа байхгүй тийм. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аккураар даатгуулах амархан Аккур даатгалын платформ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дараагийн асуулт Анжи. Одоо нөгөө энэ мегагийн хариулах гадаагаар орж штэ. Хэрвээ хийхэр бол одоо яаж хийх юм те? Гадаадад хийх юм уу? Монголдо хийх юм уу? Монголдо хийх юм бол хаана хийх юм? Гадаа хідээ хээр үдээ хийх юм уу? Эсвэл байшин дотор хийх юм уу? За хизээ хийх юм те? За тэгээд тэр хувц сунарнаас одоо ямар ах юм? Хідүү урих юм ярих юм? Ерөөс ингээд мөрөөдлийнхөө хөрмийн төсөөллөө сайхан ярих нь штэ одоо. За юунд л хиймээр байна? Хотоос гарч хиймээр байна. Хотоос гараад гоё resort дээр хийгээд голын эрг мэрэг дээр байдаг. Манайхан ч нэг хэсэг нэг Монгол шилтгэнд хийсэн штэ. За Монгол шилтгэнээс арай жоохон өөр. Гэхдээ яг тийм голын эрг дээр байдаг гоё resort тиймэр байгаа. Хүмүүс нь хоноод тэ өргөдөж очиж байгаа хүмүүсээ хонох бүр юм хангалттай гэр мэртэй байлгаад тэгээд хундаг тавилгүй сархад ууж худлаг тавилгүй мах идэд 24 цагийг ерөөсө тэндээс гарахгүй нам. Тэгээ гарахт нь орохт нь элэг хамгаалдгийг нөгөөд гарахт нь дараагаар үлдээлгээд боломжтой нуудыг нь машинд нь суулгаад гаргана. Ихнэр нь бас тэгэж хундаг тавилга уудаг юм уу? Уун штэ. Тийм яасан муухай юм бэ? Гоо яах вэ тэгээд яг чаддаг уун штэ. Ихнэр нь бэбси уугаас уучиж болно штэ. Манай ихнэр чи уугаас өмнө одоо ингэ санаан зовж ихэж штэ. Уугаас өмнө шаардсан штэ. Хамаагүй штэ, хамаагүй. Тэгээд яг ийм л юм байлээ. Би бол одоо ийм нэг аксессуар энэ тэр элдв бусын дуучин муучинд мөнгө өрөлгүүгээр те
яг нөгөө хүмүүст нь өөртөө тэ гоё байх, өөртөө илүү оролцдог тийм юм хийвэл тэр нь хүмүүст аягүй гоё дурсамжуулдаг. Тэрэнд мөнгө зарцуулахгүй бол надад мөнгө зарцуулахгүй юм. Мөн үгүй Их баян юм шиг хөрнөө бас амар нарийн штэ. Айгу зутруу яриад. ийм байхгүй юу? Өргөдөж ирсэн хүмүүс чинь өөрсдөө аягүй гоё юмд оролцмоор байгаа байхгүй юу? Тэ? Өргөдөж ирсэн хүмүүс маань бүгдээрээ ингээд костюм бижак инээ тэрийг гихгүйгээр. За яг хосууд мэдээж ингээд яг нэг церемони үйл ажиллагаа явахад бүгдээрээ церемони явцтай байж байгаа. Тэгээд тэрэн дуусангууд бүгд шорт модолтой тэ. Бассан дотор ороод амар гоё юм байгаа байхгүй юу? Би яг тийх юм байна. Цагаан палаажтай амар ингээд алцаа хадлыг сууж мууцсан мах гэж хэлээд. Явцаа юм. Хань амлуу архи зутаг гэж. Чи ингэж гидэхэд айгүй хэцүү штэ нөө. Би бараа шартуулсан шүү. Нөгөө ийм чи ингэж унчих гад хэцүү байдаг байхгүй. Гидэхэд айгүй. Тэр чи хаваа шийдэж чинь. Чи тэрний оронд гуурсаар уусан дээр штэ. Тэ зэвэрхэж харагдана юм. Тэгтээ нөгөө хормоо ирч нэг юм зургийн жагт шиг сууцгааж идэгтэй айгу төгтөө гэдэг. Үнэхээр хэцүү шүү. Би яг хормон дээр сүултээ ингээд өссөн шүү. Би гууж хоол идсэн шүү. Хүмүүст үйлчлээд надад хоол өгдөг юм байлээ шүү. Би нэг жоо энэ миний хөрм юм байгаамаа. Би нэг жоо юм идэ өсөөд байна. Ман ч өсөөд байна гэдэг. Гууж идчихсэн шүү. Би штэ те хэрвээ ингээд хормоо их юм бол айгуу цомхон хийн. Яг л одоо би ингээ хідэн настай хормоо хийгээд байгаа байлээ. Нэг гайхуулаад аах ч юм алга тийм ээ. За 50-таа хормоо хийлээ гэж бодоход айгуу тийм яг гоё ойр дотныхоо яг тийм нандин хүмүүсийг ураа тэгээд house party гэж хийдэг шиг те нэг тийм гоё хаусныхаа ингээ гадаа нь эхлээд ингээд нөгөө тэр гэрлэлт мэрлэлт батлуулдаг хүнээ нөгөө дуудаж авчраа тэгээд ингээд гадаа ингээ сайхан хормоо ёслол болно. Яг за тэр нь бол өстой гоё нөгөө нэг яг гоё хормын цагаан даашинцтайгаа ардаасаа нөгөө нэг хөөрхөн хүүхэд мөхтөр ингээ хормоогоо бариулсан цэцэг цэцүүлаад нөгөө гэрчүүд нь зогсож мохсоод за ингээд та хоёрыг Монгол улсын ингээд ямар юм боллоо гэж батлаа гэдэг гэр бүл болж юм батлаа. За тэгэл ерөөсө жинхэнэ утгаар нь house party эхлэн штэ нөгөө хурмыгаа даашин зэг тайлж хидэл ёстой толоогоороо хүлээ нөө хөлөөрөө толоогоо хаусанд миний хөдөөл болохоос би тэр адилхан тэгэл ерөөсө чөв чөлөөдөө яг ингээд нөө яагаад гэвэл тэн чинь нөгөө нэг хурмын дээр чинь ингэдэж штэ ингээд хөргөний тал бэрийн тал ингээд нэг юм баахан танихгүй хүмүүс ингээд найз нөхөд ажлынхаа ах トゥ хамаатан саад ингээд түмэн амтан ингээд цугларцсан 2-300 тэгэл ингээд би нэгэ хараад ирж байгаа дуушны дуулахын сонсоол тэгэл ингээд хөтлөгчийн гэдэг нэг юм уйдгаргууныгийн 70 олоо сууж идэг тий. Ганц би өдрөө чи гоё тэмдэг. Тэгэнгүүтээ бэ штэ тий. Наадах чинь чи тустай яриач яасан ийцэн юм бэ. Хормын ордноос ямар ч 100 удсан дагаад хөдөлчдөг гэдэг байна шүү. Тэгэл штэ. Тэгэл ерөөсө тэр нөгөө цомхончин бол штэ тий. Угаасаа одоо манай найзууд ингээд жил болгон миний төрсөдөр ирсээр яваад хоорондоо бүр ингээд танилцаад баг найзууд болсон. За би нэг мэддэг болсон. Тэгэл тэрэн дээр нэг нэмэгдээл одоо манай нөхөр болон манай одоо нэг юм ойрын гэдэг чинь заяо. Тийм илүү дутуу одоо аави ээжийн ах トゥ мах トゥ тийм юм байхгүй. Илүү дутуу анч маань гэдэг чинь. Би тэр яг миний төрсөн одоо нэг дөрөв байдаг аахгүй юу? Миний хоёр ягч ах トゥ ингээ болоо. Тэгээд тэдний хүүхдүүд ингээ болоо. Илүү дутуу анч маань. Би танаа нөхрийн чинь талын царайлаг октоодыг танихгүй шүү дээ. Хой. Царайлаг октод ч шиг бас таныг өөрөө ч талаа. Нөхрийн чинь талын өөрөө ч бол өрөөгүй байгаа шүү дээ. би хөтлөгч нь байна. Яг татны өнгөс. Би хөтлөгч нь байна. Би нэг айцлдаг хүнд. За одоо үсэлцэж болно гэдэг хүн. Хүн ирээд сая шаардчихлаа шүү дээ. Би одоо хоорондоо үсэлцэж болно гэдэг хүн байна. Хүүшээ андаа чи тэр хөдөөнөө хөрмөө хийгээд байгаа юм биш үү дээ. Би энэ хугацаагийн зөвлөлт юм байгаа үстэй. Юу яаж штэ ингээд нөгөө яг дуусч уулзж байгаа байхгүй. Хоёр талаасаа тий. Нэг юм санжгалсан гоочтэй. Нэг юм нөө тийм нэг дээс суултраад хажууг нь онжуулсан зүгээр. Би тэгээд тийм house party юм чи зүгээр хөрмөрмөө болохоор зэрэг манай гүмбаа штэ. Гүмбаа ч бүр төмөн хүний донд ингээд нөгөө нэг флаш моб бүжиглүүлдэг тий. Бүр ингээд юм хөтлөөс урсан. Дүүгээрээ шууд манай нагц дүүлдэ шууд хөтлөлч. Илүү дутуу. Тэгээд дуучин муучин бол айгу амархан штэ ингээ бас найз нөхдөө өрөөнд тэгээд дуулдаг нөхдүүдэд дуулчих штэ тэгээл сайхан. Жоохон согтууд би ч дуулна штэ. Хөрөм самархан л тий. Шагшуурга барьцтай. Чичгэн болчмараа. Гүштэй ахаа шууд ээжийн бороо дуулсан штэ тий. За бүгдээрээ Даани гэдэг.
За тэгэл ерөөсөө за манайхан илүү дутуу ийм нөгөө өөрсдийнхөө гар утсаар өөрсдийнхөө зургийг авахаас миний зэний зургийг авахгүй шүү гэд яг нөгөө албан ёсны зурагчин бол өстой яг авчир тавьж байгаа. Тэгээ гой зургнууд ингээ авахудаа тэгээ тэрийг ингээ хүмүүс рүү флашаар ч юм уу ингээд өгнөө. За үгүй шүү гэд тэгэхгүй бол ингээд төмөн ингээд хүн хүсэг бат даа ялангуяа одоо энэ манай цацрал гэд нэг цацаа юм сонсч байв. Ороктын гар утснуудыг хураагаад Америкийн зураг дарчаад тэгээ тэрийг ингээ байнга ингээл бичлэг хийгээл яваад байна. Тэрийг хамгийн амар нь стори болгоод постлоод оруулцдаг байхгүй юу? Асуухгүй. Тийм, би бүр ингээ байнга гуйдэн штэ. Хэрэг гуйж наадгаа устгах гэдэг. Цацрал ихсэ танилцсан байна. Ер нь бол манай ажилд орсон ирчүүд бол цацралаар дамжаад тэгээд нэг ажил заадах чи одоо угаасаа нөгөө гайдны ажил эхэлсэн. Бөө Япон анаа нартай юу тэр нөгөө юм Чингис хааны өгшөн дээр явж байгаа. Ямар ирнэ дээ танилцсан. Ёо. За аригато гэсэн. За тэгээд дэмжээ ажиллагч яриадах. За тэгээд мега мөрөөдлийн хормыг яриарай. Дэмжээ ажиллагч яриарай. За энэ хоёрыг сайн хар. За орж ирээд манайхаа мега хар. Анжгаа кар. Ёо, мега ямар гоё дээл хүмүүс ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж байна. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар энэ хоёрын хурмыг зохион байгуулах ахватлаа. Дэц брэнд дээл дэмжиж ажиллаж байгаа. За анхаараарай. Дэц брэнд Angel Radio-гийн үнэн сонсогчдод зориулаад маргааш буюу 2025 оны 7 дугаар сарын 2-нд 2-5 гарагт ганцхан удаа 100,000 төгрөгөөр хос дээл цамцтай болох боломжийг олгож байна. Зөвхөн манай сонсогчдод. Тийм ээ. Мик ордулж байгаа тийм ээ гэж. Тийм ээ. За мэдээж бараан тоош хэрэгтэй байгаа учраас дэлгүүр нь өглөө 10 цагаас нээх учраас төрүүлж очиод сонголтоо хийгээрэй. Дуусчих ёо манайхаа. За одоо наадаг болж тий. Босоод энэгээрийг алхмаар байгаа байхгүй. За хүсвэл Store Pay, Lendman, Pocket ашиглан 4-6% авах боломжтой. Хаяг нь салбар 1 нь замын цагдаагийн эсрэг талд Соёлж моолын 5 давхар 523, салбар 2 нь Эхнэлхсийн баруун талд Бэлэг их дэлгүүрийн 3 давхар байгаа. За аль өөр ойрхон байрлах салбар дээр манайхан яваад очиорой. За яг одоо манай найруулагч Анжи Мега 2-ыг хоёулангийн тусад харуулж байна. Энэ бол Дэж брэнд. Дэж брэнд. Дэж брэнд. Өнгө нас гойж гсэн. За намаа нэг илүү энэ ганц хоёрыг хэлээд өгч ирсэн баг. За утас нь. За би нэг утас нь хэлээдгээ да. 88 80 10 74. 88 80 10 74. За хэл мэдөө. Хэл. Айгуу гой тухтай тэгээ гой өнгөтэй юм байлээ. Баярлалаа. Аяа. Надаа бас байгаа л да. Би тэрийгэ 4-ний өдөр үдийн ачаар дээр өмснө. Намайг илүү юм хэлж өгсөн. За гоё юм бэлээ. Нэг тийм энгийн мөртлөө чамын эцтэй. За ингээд нэвтрүүлгийн нэмжээ ажиллагч Дэс брэнд. Баярлаа. Тийм ээ. Яах Мэдээ. Юу ч гэсэн тийм ээ. Мегагийн мөрөөдлийн хөрмийг сонсцгоё. За одоо ер нь бол төлбөр мөнгө бол нэг тийм айхтар их гаргамааргүй байгаа даа. Би ер нь бол нэг юм цагаан юм юун дээр боддог байсан байхгүй юу. Тэг хэрвээ хийвэл одоо тийм тэгээд ийм цагаан хивс ямарчсан ингээд тавьчих юм. Хүмүүс ч улаан малаа хивс тавьдаг штэ. Би тэгээд би тэндээ ийм хар ийм палачтай хөл нөцгөн байна. Тэгээд тэр нөхөр болох гэж байгаа этгээдийг болохоор бас нэг жоох энгийн хувцлуулчмаар байгаа байхгүй юу? Тэр тэгээд чиний санснаа ямар янзын юм бэ? Тэгээд юу яа гэж бодож байгаа нэг хурж ирсэн хүмүүс 0-ын цааснаас өөр авчирч шүү гэж хэлээд 0-ын цаасаас айдэрч магадгүй шүү дээ. Хүү тэр чин шинэ айлд очихдоо солонгос хев маягаар бүтэн 0-ын цаас авч өгдөг байхгүй юу? Хөргөн дээр 0-ын цаас авч өгдөг гэсэн шүү дээ. Амар би бүр гайхаад сонио амар уйлмаар санагдаад гээд ер нь бол тэгмээр байгаа. Тэг айгүй сануулаад бүгдээрэнд нь мөнгө ингээд өгөө шүү гэд ингээд хүмүүсээр ингээд хилүүлээд за мөнгө л өгөөш өөр юм юу ч ахгүй шүү гэд. Тэгээ тэгэнгүүтээ юу аяад хөл нүцгэн байна гэсэн шүү дээ. Тэгээд тэр юун дээрээ хивсэн дээр алхах юм байгаа. Хүн болгон хөл нүцгэн байх юм уу? Хүн болгон хөл нүцгэн байх юм. Тэгээд тэнд байгаа юмнууд нь болохоор цайвар ягаан тэгээд ийм юуны лавандрын ягаан байдаг шүү дээ. Тиймэрхүү юмудаар ягаад арх тарс юусоо байхгүй дандаа ийм ягаан вайн тавина. Тэгээд тэрийг хүмүүсээ тэндээ ингээд яад нэг 3 4 цаг болчиход бүгднийг хүргэж өгнө. Тэнд архихгүй. Юусаа архихгүй. Оо очиалаа. Тэгвэл тийм л очив. Цагийн гарц шүү дээ. Тийм очиад. Тэгээд юу яа гэж би мегагийн төрсөн өдрөө нэг тим юм яриад гарна очиагүй шүү дээ. Тэгээд ингэсэн юунда уурлаа. Стресстэй юм надад баг хурм аяд тийгээд байгаа биш үү? сургаад уур нүрээ. Төрсөн өдрөөр
Чамаа бас нэг тийм яриад захаар нь очоогүй шүү дээ би. Бид нар баг 20 маяг тэгээд байгаа юм биш үү? Тэгээд юу яаж бодож байгаа бол тэгээд нөгөө хөтлөгчөөр нь бол лууя мууя те ангийнхан бандрыг бол ингээд тавьчин. Тэгээд тэр хүмүүсийг яагаад би зайлуулах гээд байна гэхээр ангийнхаа хүүхдүүдтэй үлдэх гээд байгаа байхгүй залуучуудаа үлдэх гээд байгаа. Та тэгэхээр явчин гэсэн. Хүчи зүгээр л ангийнхныгаа л урьж байгаа ч те бид нараар яах гээд байгаа юм бэ? Үгүй яах вэ бас нэг зураг мурга авах л л та. Хідэн лайк нь хай. Айгу. Энэ хорон биш. Харин би л очихгүй. Хөл хөцгөн явж үзэхгүй юу? Бидтэй нөгөө нэг төрсөдрөөр чинь бэлгийч нь өчөөд очоогүйтэйгээ адилхан бас хормич мэлгийг бол их чинь өгөн за. Гэтэ би очихгүй. Яах. Би ч өгнө. Тий. Хорон очоод UB кабер явуулчих. Нэрээ орч тий. UB кабер явуулчих. Та нар надад тийм дурггүй юм. Үгүй эн чинь мөнгө шууд шилжүүлж штэ. Шилжүүлж. Ийм юм онгой шиг юм байдаг штэ. Хүргэний тал бол баруун гар тийш, бэрийн тал бол 100 гар тийш гэ. Тэгээд бэлэн мөнгө өгч байгаа нь баруун гар тийш гэ. Өөр юм өгч байгаа нь 100 гар тийш гэ. Тэгээд тэгээс гараад ирсэн чи бүр гадаа гаргацсан гэсэн. Мэдгүй гэдэг. Мэдгүй явсараа байгаад яг тэгсэн чинь атусны бодолтоор гараад ирсэн гэсэн. Би намайгийн хорон дээр шинэ халааж аваа, шинэ уртал аваа, шинэ цүнх аваа. Би бүх юм машин авч өмсчихсэн шүү. Хүш намайгийн хорон болсон чинь би нөгөө ийм энэ би ингээд нэг авгалдаа шиг боохтой. Би юм байл ингээд нэлийн хүнд ах штэ. Тэгсэн. Алкогол үлгөө. Гэтэ миний амьдралдаа ингээд нас биед хүрсэн өнөө очиж үзэж байгаа анхны хорон багхгүй юу? Ерөөсөө өөр хөрөнд миний хахтал очижсэн. Намайг өөрчлөлтөө тэгэнгүүт би аяггүй ач холбогдол өгөөл те. Сая гарна төргний үнэтэй даашинс маашин зөмсөд ингээ очиж байгаа штэ. Тэгээ очиод юм чи уухгүй тэргээрч би ч амар ажил хэрэг яриад. Нөгөө ажилдаа орсон төрүүлээд орсон хүмүүстэй. За одоо ингээ минь гэлээч гаднаас нөгөө нэг палачгаа ингэж орж ирсэн штэ. Ингээ за манайхаа түшээрээ бас ирсэн байгаа таа штэ. Намаа миний доо гоё байна. Зураг авах зааш явлаа шүү. Намайгийн хорон бол айгүй тийм гоё хорон байсан байхгүй. Орсон чинь үүдтэй дөрөв сөмнөд мөнгөтэй тэгсэн чи тэр нь өөртөө байсан шүү. Би юу хөөрхөө адилхан гүгтэй тавьсан. Би бүр тэгж ярьсан шүү. Намаа өөр. Юу хүүшээ тоо битэр ингээ өөр юм ярих чаа маргалаа. Тэгээд ингээд тэнцээс ингээд бас оролцоод авах ингээд бид нар ингээд мөнгө цуглуулад өгж байгаа шүү дээ. Бэлэн мөнгө тэнгүүд мига ганцхан тэр тухтуудаа мөнгө өгнө гээд тэг би юу яриад байгаа юм бэ? Наад мөнгнөөсөө цэцэг аа гэсэн ч мөг. Үгүй их чи мөнгө нэр чи юундаа цэцэгний мөнгөн дээр гороогоод байгаа аваач гэдэг тэгсээр хагаад цэцэг авахулсан тий. Тэгээ бүр намаа зодоод Манусын явгалтай шиг болчихсон баян гараа агуулсан тийг чи эргүү тэнэг хар шаар байж яа. Тэгс чи мига хүн болгон тантай адилхан цэцгэн дуртай биш эгчээч гэж хүний хурванд очих гэж тухтаа өгсөн штэ. Үгүй тэгээ харин цэцэг авсан байхгүй юу? За ягаа миний дүүгийч зөв шүү. Би ингээл загнуулаа л гэж. Яа, ихтэй гоё болсон. За тэр хүний хөрөм яг өөрөө хөрмийн талаар ярьж байгаа. За одоо багийн. За одоо миний хөрөм бол айгу товчхон. Бүх хөрөмнүүдийн хамгийн давуу талуудыг хэрэглэдэг. За солонгосынхаар бол нөгөө мөнгө авдаг хэсгийг заавал ашиглана. Мөнгө авах хэрэгтэй. Дараа нь бол нөгөө Монгол гарын үсэг дураад мөнгөө хийгээд идэв үү? Тэрийг ашиглана. За нэгдүгээр тэгнэ. Монголынхаа заншлаас болохоор зэрэг ямар ч л байсан гой хамтлаг дуучдаг бол хөрнө. За тэгчгээд тэндээс нэг Английн нэг Европууд нэг яадаг штэ. Машин цугаад нэг хойтолтой нэг юм даад зүг. Just married гэдэг нэг тэгээд яваад штэ. Тэрийг бол ашиглана. Ягаад гэхээр таньсан танихгүй баахан усуудын донд уйдгарч цугаал төгтөө байхгүй. Тэр бол яг нэг тэгээ басараа ихээр явах юм уу? За. Яг нөгөө ёслолын ажиллагууд айгу богинохон ганц юм уу 2 цаг. Тэгээд тэндээс тархан таарна. Үлдээ шавуудна. Тэндээс нөгөө хос хоёр бол бас цуцчин. Та хаач чаа. Тэгээд нөгөө ажиллаа их гэж явна шүү дээ. Бид нар тэрнлүүн явж болох уу? Яа, тийм шаврын хаа. Хажууд нь очсон байсан чи дүртэй. Тэгээд нөгөө манай ч юм бол нөгөө догоон бач юм хамгийн гоё газар руу аялах байх байхгүй. Тэрнээс тэгээд нэг согтсон байрсан илүү дутуу усаатай ингээл тэрийг хараа. Одоо миний хөшөө өлсөн түүх байгаас тий. Хөшин ч юм бол тийм байхгүй шууд машин цугаа. За би нэг асуучаа. Just married гэсэн хүмүүнээс ногоон байктай. Багшаа юм асуу. Юм асуух хэрэгтэй. Ягаад ийм уйдгартай та нар ягаад уйдгартай байна гэхгүй байхгүй. Тэгээ наад чи бид нар дуу хийдэг юм үлдээж явж байгаа. Бид нар тэнд ингээ гоё найрлаж үлдэх гээд байна шүү дээ. Даанч уурлах. Айгу стрессгүй газ би сая үрэг стресстэй та гурав чи бүргээ. Нөө чи айдаг хайж байхгүй. Тэр чинь бид нар далайн шиг юм үлдээгээ далайн шиг.
яасан ч бол басна ангид. Өөрөө басна ангид багтай. Йоо. Тааж үзий ядахгүй байгаа гэсэн юм аа тааж. Чиний над алдаа чинь хаана байгаа гэж тэр нэг ягаан ба энэ л байгаа. Үнэ. Чи алдаагаа уусам. Хаваад ицсэн ягаа вайн гэж өөрөө хар палаж хоёрт хамгийн гол алдаа баг. Би өөрөө арх ууж чадахгүй хүмүүсийг арх уугаахаар хардаа уу гээгүй штэ. Чи уумаргүй л уумаргүй л энэс чи зочтой сайхан Гэхдээ дайцсан. миний уухстай юмнуудыг л уумаар байгаа байхгүй тэр хүмүүс. Тэр хар палажийг би айл хэзүүр өршөөцсөн штэ. Ягаан ба энэ хизээ. Зүг. Ажаа хөл нүцгэн. Ягаа вайн вэ? Хүүхдээ. Тэгээ битрэлтэй хордуу багийнуудыг дуудтай. Йоо, яна миний найз. Цагаан явсан дээр. Би бол чадсан шүү. Би бол чадсан. Тэгээд нэг цэгэрдээ согвчилсан. Сугалдаргалцсан. Тэгээд өссөн нудрага гаргаж дүүрээ арчаад явж. Чаас хамаг хөлсөн урсан. Иви миний муу найз. Өөр юм хайгаа яваад. Ягаа вайнаас өөр юм байна. Өөрөө ягаа вайн. тэгээд хамгийн гол нь мега байнга муухай харна шүү дээ. Яваасаа манай найзууд үлдээсэй тий. Тэгэхээр Арайч ханаачлаа ад үзэхгүй л хүтээж. Тэсч ханайгаа явуулсан байв. Би ягаа вайнтай хийх гэсэн бол Йоо, наа чи чадна шүү, чадна. Азар байна. Бид нар ч гэсэн очихгүй гэсэн бол очихгүй гэдэг. Йоо. нэг кабар мөнгө явуулна. За хамтран айлгч ярьсны дараа аха мөнгө шилждээ штэ. Ингээд шилжүүлж болтоо штэ. юу би кабар хийж мөнгө явахгүй. Тэгэхээр өгөхгүй гэсэн үг байна. За Хамтлабаатар одоо 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэрэл гэгээ хуваалцсан Lipton Ice Tea хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр бид дэлхийн номер 1 цайны брэнд Lipton Ice Tea шинэ бүтээгдэхүүн болох манго амтыг танилцуулж байгаа. За зуны халуун өдрүүдэд мөстэй авах үнэхээр сайхан. Цаан чи бүр бэлэн гоё ингээ мөстэй аяга худалдаалдаг болсон байл шүү дээ манайхаа. Тийм байлээ. За энэхүү цайн халуун орны шүүслэг манго жимсний амт болон 100% цайны хандны агуулмжтай. Тэг харуулгач байцгүй илчлэг багтай ийм сайхан үнэхээр гоё манго би амт. өдөр орж ирэхдээ авч орж ирсэн уус юм уу? Би Уус. би лифт авч орсон шүү дээ. Яг наадах яриад байгаа гэж чинь. Яг ууж байгаа одоо. Тийм. Алтгоонд байж л байгаа. Би нөгөө нэг Би тань зориулаад авчирсан шүү дээ. Кола авахгүй болохоор. тийм үү би бүр нөгөө нэг галтгооноос тэр нэг хуушуур аваад травматай болсон. Тэгээ би бүр амар ёо бүр орон даяар зарлаанаас тэгээ би тий одоо тэр галтгооны ширээн дээр байгаа ямар нэг юмд юусоо дураараа гар хүрхээ болсон. Тэр нийт юм уу тий? Би бүр харахчгүй байгаа. Йоо өстөнөр. Дундын сангаас авсан бол би тэгвэл одоо намайг гарахад гэдэг байгаа мó дөө. Зүдээ ер нь бол. За байв. Манайх юм ингэ байлгад дугцсан биш. Бага. За Lipton Ice Tea манго бүх дэлгүүрүүдэд судалдаа авах боломжтой байгаа. Тэгэхээр та эдүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 тик гэдэг утаснаас аваарай. 75 тик. Lipton Ice Tea Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэрэл гэгээ хуваалцъя. Lipton Ice Tea хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт над дээр ирж байгаа тийм үү? Хурминда ямар бэлэг аммаар байна гинэ. Бэлэг эндээд бэлэн мөнгө. Ерөөсөө тийм илүү дутуу янз бүрийн юм ахгүй. Зүгээр л бэлэн мөнгө. Бэлэн мөнгөө зүгээр аваад гэж хэлчихнэ. Анхнаас нь ерөөсөө тий урилган дээр яч одоо бичдэгсэн жүү тий ямар нэгэн байдлаар ойлгуулна. Яшиг зүгээр одоо юу авна гэж байж ах үү тий. Тийм шүү дээ. Санал нэг байна. Тийм бэлэг. Би нэг юу байна л да. Дэлхийд нэг хамгийн үнэтэй 24 тэрбумын нэг өндгөн цүнх байна л да. Тэрийг л авмаар байна. Йоо хинээс нөхрөөсөө л ав. Нөхрийгөө сууж байгаа. Хэд гинэ? Өндгөн зүг. Битгэ. 24 тэрбум. Мөнтөө хэд болд юм бол хоёрыг аваад өгчихсэн. Анжигах бол яг жинхэнэ өндгөн дээр нэг юм оосор цогөөд өгч байгаа. Жоо шарын гойжулсан уу? Энэ тайга гойчиж байгаа. Яг ер нь хурмын ажигуусуудын нэг гол асуудал нэг гаргасан зарах зардлаа нөхөх асуудал шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгө л хамгийн чухал Би юм байна. тэр 24 тэрбумыг л авмаар байна. За та бас бэлэн мөнгө юм уу? Анжи Би хөдөөнөөс хэдэн малчин дүүнэрээ бүгднийг дуудчихна. Тэгэл бүгднгээс нь мал авъя. малчхан байна. За Хормаар дурмал. Хондон цагаан хань өгөө. Өгдгөө өсдгөө 9 хөх ямаа өгөө. Тэр гээд хүмүүс чинь те. Хордоо удмын адуу өгөө гэд.
Яг сайхан. Адууныхыг нэг дүүгээрээ, хоньныхыг нэг Яг дүүгээрээ, үгүй юм уу? үхрийг нэг дүүгээр. Тойроод давкад авчдаг болсон шүү дээ. Одоо портердоо тойрч давкад нөгөө дүүгийн усны найран дээр өгсөн хонь авъя гэл тэгэл бэлчээр дээрээс нь ачаа явдаг болсон шүү одоо. Бүрөө. Тэгээ одоо тэр нөгөө ингээд таамагаар худлаа хүн төөрөлдүүлж хон зүсэлдэг чинь өнгөрсөн шүү. Маргааш л портер давка өрөөд ирнэ. Тарих шүү. Тийм болсон. Хүмүүс ингэнэ ягаан вайн архиныхаа төрөлд ордгоо юм байна гинэ. Тийш тэр чи компотны төрөлд ордог. Тэр чи компотны төрөлд ордог байгаа. Анжаах ингээд хоримд ирсэн цагаас ихлүүлээл амар сайхан ааштай тэг яас юу согдохгүй. Механик ягаан вайн бол явахгүй. Яа энэ хүүшээ мига архигүй пээгүү хөрөм гэж юу яасан бэ? Солиотой юм уу гинэ. Хүүсээс солиот гэжтэй байна штэ. За тэгвэл энд малжин гэсэн тэнд 24 тэрбумын өндгөн цүнх аавна гэсэн. За бид хоёр бол бэлэн мөнгөц. За одоо манайхаа санал асуулгандаа хариулж Эрдэнэ мэд саналаа нэгэндээ өгөх цаг ирлээ. За та хиний хуримд өргөдмаар байна гэсэн штэ тий. Би энэ хүний баг яахын хуримд өргөдмаар байна. Баярлаа. Мега. Хиний хуримд өргөдмаар байна. Баг яах юм. Нөгөөдгөө хийхгүй новшигноо. За би бол өөрөө хуримд очмоор. Яг би надад амар ахгүй. Ирж байгаадаа ч амар байна нөгөө хүлээж авч байгаадаа ч амар тий. Үнэхээр Хэрвээ ийм хариулт байсан бол би гэсэн өөрийнхөө л хуримд За тэгвэл би очмоор. гэрлэг би бол их өөрөө хоримд их очмоор байсан. би гэрлэгийн хуримд очих шийдлээ. Чамаа өрөөгүй шүү дээ. Оо тийм үү. Тэгвэл анжгааг юу? Тийм авархан тий. Тийм аа тий. Би ингэдэг штэ. Ер нь би ингэдэг. Ажлынхан дундаа ингээл зарлцдаг штэ. Тэгээд эрхэн ирээд ирэхгүй тэрл ахгүй. Би ингээл хүн болгоныг чи заавал ирээрээ мэрээрээ зайлан чиг. Тэгээд тийм штэ. Тэгэл эрхэн ирээд ирэхгүй нь ирдгүү штэ. Тийм болохоор би дунд нь бас ингээл манайхаа миний хөрөн болж байгаа шүү гэж хэлнэ штэ яс тий. За би анжгааг дээр очлоо шүү. Би багийг нь очиё. Багийг их гоё юм бэл хүмүүсний яваад Харин штэ. үлдэж байгаа ч савж өгөх юм бэл. За ингээд маслгаад удаа. баг яг дээр гуруула саналаа өгцөн үү? Окей. За санал асуулгын хариу гарсан. Манай лайвыг яг одоо 433 хүн үзэж байна. Санал асуулганд 204 хүн оролцсон байна. Сайн байна. За та хиний хуримд өргөдмаар байна. Аад нь гэрлээ дээр та над санал өгстэй 104 хүн буюу 50%, анжгаа дээр 47 хүн буюу 23%, мега дээр 46 хүн буюу 23%, баг яах дээр бид гурийн саналыг нэмээд 11 хүн. 4%. За яах вэ? Хоёр дахь эфир нь шүү дээ тий. Хоёр дахь эфир Та нар тий. нэг тийм эрүүл саруулаг аятайхан хоримд очиж үзмээргүй нөө. Тэгээ ягаан вайн маяг шимсэн шигээ. Уйтгар гонигийн далаа. За ингээ минь саналаа өгсөн 104 хүндээ баярлаа. Нөгөө хүмүүсээ өрөхгүй байж тачмаар. Ахаад нэг асуулт явчих. Явъя. Үгүй явуулна штэ. Тэгээ. За дараагийнх нь штэ танаас эхэлнэ. Одоо хідэн хуримд оролцож байсан бэ? 2. Хэлж болох уу? Болно 2 найзынхаа хуримд оролцсон. За аха. Би өстө тоог алдсан. Лав нэг 20 30 бол байгаа. Байсыг л хуримд явдаг. Аюу дүүгтэй штэ. Ягаан вайн нууж ирсэн үү? Байсыг л бэр гойно гэж явд юм бас. Тэг бэр гоон би чи бэр Харин гоон. тий. Би чин зүгээр ингээд амралт чөлөө цагаараа 5 дахь орой гарч тавгаад хагасанд хуримд Би гуучаал. бүтэн санд буцаж хурж ирээл тэгэл нэг тэгт ажиллаа хийгээ сууждаг. Зүгээр ганцаараа явахгүй мó чимбага чирээл явна бас. За би яштэй те хүүхэд байхдаа 2 нэг нь болохоор ингээд аавын шавьлтаа одоо талигаж болсон тэр мундаг бөөрийн эмчээсийн 1-р эмнэлгийн Нарантия гэд талигаж болсон тэр ахын хуримд нь бүр хүүхэд байхдаа аавыг дагаж очиж байсан. Тэгээ бас манай нэг одоо Солонгост ажиллаж амьдардаг нэг ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд гэхлээр хүүхдийн нэг ахын хуримд очиж байсан. За тэгэл ингээд болоо заяа хүүхэд байхад том болсноос хойш анхны мань хурим, номогийн мань хурим. Тэгээд нөгөө талигаач хурим. Ингээд 4 хуримд л очиж үзчихтэй өөрхий. Би болохоор жоохон бахта тэр чин 5 дугаар анги лөө да 5 дугаар ангида ахийнхаа хорим дээр очиж ирсэн тэгээ бовгоо үзтүүхөө ягтлуур уншижсэн тэн. Амар сонд штэ. Бах нэлхийгээс асууч. Хүмүүс би Хормон дээр ягтулгэр уншдаг хүн ягаан вайн өстө яа. Тэр хот өстө чөлөөтэй. яа. 5 дугаар ангийн үгцтэй энэ чи. Улсын уралдаа уран жиргээ мэргээ алтан медаль авсан. Тэгэл өөр тент чинь од л байгаа штэ.
Тэгэл уншиж байгаа штэ мэдүүч. Дэлхийн нүдээ эргэлдүүлэх мэдэмхий гих чи явж өгнө штэ. Тэгээ дараа нь болохоор номигийн хурим том болоод номигийн хурим тэгээ талгаач За тэгж шүлэг уншсан ч ягаан баянтай болохоор очихгүй. Би хурим дээр бүр ягтуулгаар уншиж. За. Нөхөртөө амлалтаа хэлнэ гэсэн. Баа үзсэн. Садараа зогсож чад тэгэнгүүтээ хатааргаад яхаваа энэ чинь. За ингээд бид нарт маш олон асуултнууд үлдсэн, сэтгэлд үлдсэн санаа амаар зүйлэгтэй хамгийн сайхан хурмын талаараа, хурмын дээр болсон хөгжилтэй явдлаа, хурим хэдэн удаа хийвэл зүгээр вэ? Зарим хүмүүс олон удаа хийгээд байдаг. За ингээд ийм олон асуулт үлдсэн. За ингээд нэвтрүүлгийн цаг бол дууссан. Энэ хүрээд 2025 оны 7 дугаар сарын 1-ний Мямар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар аккураар даатгуулах амархан, аккур даатгалын платформ, за мөн гэрэл гэгээ хуваалцсан Lifton ICT хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3